За эрхэм хүндэт таарах үзэр сонирхдог хүмүүстэй болон энэ жил таараг үздэг найз нартаа энэ сайхан өдрийн өглөөний эртний мэндийг хүргэе. За тэгээ үзэж байгаа цаг мөчийнхнаас мөн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдв бол маш сонирхолтой сэдв байх болно. Одоо манифест хийгээд биелэхгүй байгаа хүмүүс нэг дотроо бодчихтой миний манифест биелсэн болоо биелэх юм болоо яа биелэхгүй юм болоо гэдэг нэг хүлээлттэй тий. Тэгээ юунаас болоод байгаа гэдгээ сайн мэдэхгүй байгаа тий. Тийм хүмүүстэй энэ мэргэндээ орж ирээд одоо сонирхон үзээрэй гэж уриалж хүсэж байна. За мөн манифест нь биелэхгүй байна гэсэн найз нар байх юм бол миний энэ хүү мэргийг шеэр хийж одоо өгөөрэй. За тэгээд өнөөдрийн мэргэнд зориулаад би юм гоё лаг хийсэн байгаа. За энэ маань болохоор дөнгөж ингээд дэлбэлж байгаа сарнайны хэлбэртэй. За энэ маань ямар учиртай юм бэ гэхээр одоо нөө хүний бодол санаа за бүх амьдрал дандаа гоё юм цэцэг ингээд дэлгэрж байгаагаас эхэлдэг учраас ийм гоё бэлэгдэлтэйгээр ийм лаг харагдаж байна тий. Хийн харагдаж байгаа. За ийм лаг өнөөдрийнхөө энергийг цэвэрлэхээр хийсэн байна. За тэгээ хойно явж байгаа энэ гэрц маань маш чухал. За би таадаг нэг 2 секунд сонсоолоо жоохон чангалаад. За энэ гэрц маань бол 741 гэрц байгаа. За энэ 741 гэрцийн энэ аялгау маань ая маань яад юм бэ гэхээр одоо хүний нөгөө буруу одоо бодол санааг арилгадаг тий бодол санааг цэгцэлж өгдөг маш юм хүчтэй гэрц байгаа. За энэ гэрцийг бол чанга одоо тий хэмжээгээр чангаар ингээд маш удаан сонсох юм бол толгоон өвдөн. Тэгээ хүний бие организмыг эрүүлжүүлдэг хамгийн хүчтэй гэрцүүдийн нэгэ. Тийм учраас маш бага түвшинээр бяцлаглалын одоо хэм маяган дээр хийх юм бол бишээ сонсох юм бол илүү бас энэ гоё одоо бие организм гоёор нөлөөлдөг. Тэгтээ бас нөө буруу бодлыг те муу бодлыг арилгаж өгдөг. Тийм болохоор өнөөдрийнхөө энэ видеонд энэ гэрцийг сонсонгоо хэдүүлээ мэргээ хийе гэж бодлоо. За тэгээд за биднэрт туслахаар өнөөдөр бас бидний таарах үзэртээр одоо нэмэлтээр одоо ингээд зөвлөгөө болгож одоо рунанууд маань бас оролцсон. За рунануудаа аашиг хий. Одоо групп сонгоно штэ. Групп сонголтын дээр хэдүүлээ рунага ашиглана гэсэн. За руна дотроо заавал юм болор чулуу хийдэг. За энэ хийж байгаа шалтгаан маань юу вэ гэхээр нөө маш олон рунанууд нэг дор ингээд цугларсан байж байгаа учраас энэ олон энергийг тусынх нь энерги рүү хуваарлах зорилготойгоор юм рунаднуудыг дандаа юм болор одоо тунгалаг те ийм энерги цэвэрлдэг юм чулуутай хамт ингэж хийж энергийн цэвэрлдэг байгаа. За тэгээд хэдүүлээ рунага 3 группээ сонгохын тулд рунануудаас сонгоно. За өнөөдрийн манифестийн маань сэдв болвол манифест хийгээд биелэхгүй байгаа хүмүүст маань зориулсан мэрэг байгаа. Тийм учраас тэр хүмүүст маань за уучлаарай тэр хүмүүст маань рунаны мэдээлэл өгөөрэй. 3 рунаа. За эхний рунаа дээшээ харж ирсэн учраас за эхний сонголт маань энэ цааш харсан рунаг буцаагаад хий. За газар унсан нь. За 2 дахь нь ч бас яалаа газар унлаа. Тэгэхээр 2 дахь руна маань бас доош харж бос учраас асахгүй. За нэлийн дотор ингээд сайн холио те тэгж асгсарч байгаа. За ингээд авчих дөө. Ингээд 2 руна гарлаа. За маш сонирхолтой рунанууд байна. За та нар маань сонголтоо ингээ харж байгаад. За нэгдүгээр сонголт бол салхи. За ийм агаар махбодтой ийм руна байна. За нэгдүгээр сонголт. Хоёрдугаар сонголт бол зүгчиг. 408 цохис гэдэг руна. За гуравдугаар руна маань бол нар руна байна. За ийм 3 рунанаас маань та нар маань сонголтоо яга группээ сонгох нь шүү. За тэгээд сонголтоо сайн бодож аваад хийгээрэй. Та нарын манифест яагаад одоо биелэхгүй байна вэ тий? Тэн дээр хэдүүлээ рунанууд маань хамгийн сүүлд одоо зөвлөгөө та нарт маань өгөх байгаа. Тэгэхээр энийг бас сайн бодож байгаа сонгорой бяцлагж байгаад тий. Хойдлын одоо гэрцэг маш сайн сонсонгоо би жоохон чангалаад өгье.
төвлөрнө шүү. Заяа гой төвлөрж байгаа. Сонгорой. За сонголтоо хийсэн баг гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ одоо нэгдүгээр групп буюу агаар тий салхи ийм рунаанаас эхлээд нэгдүгээр группийн мэргийг явъя. За энэ дээр ингээд энэ хэсэг дээр лааны хажуу тавьчихтэй ингээд харагдаж байгаа зү. За нэгдүгээр рунаанаас эхлэе. За тэгэхээр хэдүүлээ эхлэхдээ манифест одоо хийгээд яагаад одоо бүтэхгүй байна вэ тий? Ямар төрлийн манифест хийж байгаа хүмүүс байна вэ гэдгийг хэдүүлээ эхлээ харъя. Ямар төрлийн манифест хийж байгаа хүмүүс вэ? Нэгдүгээр группийн маань хүмүүс ямар төрлийн манифест илүү их хийгээд тэр нь одоо биелэхгүй байна вэ? Хэлж утгаслаарай. За 3 утгаар авъя. Олон хүмүүс байгаа учраас 3 утгаар авъя. Ямар төрлийн манифест? Их том утгаар болохоор. За хоёр дахь нь. За ингээ гуравдах нь. За ийм гурван төрлийн ер нь бол нэлээд олон сэдвээр ингээ манифест хийх гэж оролдож үзэж байгаа хүмүүс байна. За нэгтгэх нь бол одоо гоё тий өөрийгөө ингээд одоо айгу гоё юм сайхан байхыг хүсэж जैन тий одоо өөрийнхөө амьдралдаа одоо чиглэсэн манифест зөвхөн өөртөө чиглэсэн өөрийнхөө олохыг хүссэн хүмүүс нэлээд байна. За мэдээж хайр дурлалын манифест байна. Хин нэгнийг одоо манифест хийж одоо ямар нэгэн залууг татах тий бодолтой. За ажил төрөл дээр бас найз нөхдөө манифестлж надад туслаасай тий гэсэн хүмүүс бас нэлээд их байна. За мэдээж хамгийн чухал одоо та нар маань ингээ харж байгаа хэрэг тий зурган дээрээс ерөөхдөө уншихад өөрийнхөө дотоод хүнийг одоо олохыг хичээж байгаа манифестууд нэлээд их байна. Тэгээд нэлээд их хийж байна. Одоо ингээд би хөөрхөн болох юмсан тий эсвэл би ингээд гоо сайхны хагалгаанд орох юмсан ингээл яг ингээд өөртөө ажиллаж байгаа тийм хүмүүсээс нэлээд харагдаж байна. За тэгээд хоёрдугаарт нь болохоор энэ хүзрэн дээрээс бол ажил тий одоо найз нөхдөө өөрийнхөө талд уруулах тий тийм бодол бусад хүмүүсийг өөрийн талд уруулах тиймэрхүү манифест хийсэн боловч тэр нь өөрөө яам бүтэхгүй байгаа тий. За хайр дурлал дээр бас нэлээд олон эмэгтэйчүүд эрэгтэй эсрэг одоо тэр нэг ажлынхаа газрын залууч юм. За мэдээж таньдаг хүндээ манифест хийсэн хүмүүс нэлээд их байна. Одоо танихгүй тийм хайр ирээсээ ийм хайр ирээсээ гэж бодхоос илүүтэйгээр яг хажууд байгаа хүмүүсээ манифестлж байна гэж харагдаж байна. За ийм төрлийн манифест хийж байгаа хүмүүс энэ зургнуудтай нэлээд ойрхон тий сэдв сэдэлтэй байгаа хүмүүсийн энерги одоо нэгдүгээр группийн хүмүүс иймэрхүү манифест хийж байна гэж харагдаж байна. За тэгээд хэрвээ таарж байгаа бол танаа групп одоо мөн байна гэж ойлгож болно. За тэгээд хэрвээ таарахгүй байх юм бол за дараагийн группуудыг нь бас үзээд тэ ерөнхийн энергийн одоо ямар хөө манифест хийж юунд чиглэсэн манифест хийж гэдгийг хараад зурган дээрээс нас нь илүү өөрийнхөө хийсэн манифесттай ойролцоо байх юм бол үргэлжлүүлж одоо үзэх нэ гэсэн үг. За ер нь бол нэг товчхондоо хэлгээд нэг иймэрхүү манифест хийж байгаа хүмүүс байна. Их олон юм ярьж толгойг нэргүүлээд яах вэ? За тэгээд ийм манифест хийж байгаа хүмүүс байна. За үргэлжлүүлээд одоо ямар саад байна те яг ингээ манифест ингээ хийх үед одоо бид чамд одоо энэ хүмүүст одоо нэгдүгээр группийг сонгосон хүмүүст ямар хөө саад бэрхшээл юун дээр байгаад байна. Яг манифест яаж хийсэн болохоор те ингээд манифест нь биелэхгүй байгаад байна тийм үү. Ямар энерги дутуу байгаад байна гэдгийг харъя. За ийм хоёр хүзэр гарч ирлээ. Мөн л одоо энэ за энэ дээр дөрвөн хүзэр авъя. За жоохон гэлбод байна гайгүй юу? За ингээд дөрөв үзэж гарч ирлээ. Шууд л хата 2-2-ороо л гараад ирлээ. За тэгэхээр ер нь бол энэ манифестыг одоо тэ энэ дээрх манифестуудыг танд хийхэд хамгийн гол дутуу байгаа зүйл бас илүү байгаа зүйл бас танд харагдаад байна. За та өөрийгөө хит ингэж бүх юм дээр дүүйлэгдэг хүн байна. Тэ одоо ингээд хит их ингэж одоо хаа энергитэй өөрийгөө number 1 гэж боддог. Бусд хүмүүсийн бодлыг их сонсдоггүй тийм талын хүн байж бас болж байна. За нөгөө талаар танд ямар нэгэн шидийн хүч болвол шидийн энерги болвол танд өнөөдөртөө юу ч байхгүй байна. Шидийн энерги тийм 70% тэ тиймэрхүү зүйл таны ер нь дотоод бодол чинь ингээд яг юм би ингээд өөрийнхөө
оюун санаагаараа ингээд бусдыг удирдах ингэж одоо манифест хийж чадна гэсэн бодол байгаа боловч танд нэг жоохон шидийн энерги дутуу байна. За тийм аа одоо ингээхлээр шидтэнгийн хүзэр гарч ирж байгаа байхгүй шид байна тийм манипуляц хийж гэн. За ингээхлээр бол манипуляц чинь одоо жоохон тиймэрхүү байна гэсэн. За тэгээд удахгүй одоо ингээд танд нэг юм огцом ингээд нэг та нэг юм одоо ямар төвшин дээрээ ингээд манифест хийх ёстой юм бэ гэхээр та нэг тийм өглөөс ирээд юм уу эсвэл болвол танд нэг юм шоконд оруулсан мэдээнүүд ирдэ штэ та нэг юм аз жаргалын нэг тийм одоо ингээхлээр энэ цамхаг ингээд шатаа жоохон муухай мэдрэмж гуниг готролтой үеийг хэлж байгаа байхгүй яг энэ манипуляцн дээр бол яг ингээ харахаар та нэг юм аз жаргалтай үедээ манипуляц илүү хийх юм бол таны манипуляц чинь биелэх магадaltaй байна. Та одоо жишээ нь ингээд хайр дурлалын манипуляц хийж байхдаа та хин нэгэнд одоо ойр хавийнхаа л тэр залуу чинь танд нэг тийм одоо онцгүй үг хэлээл юм уу эсвэл тэр хүн чинь өөр хүнтэй яваал ингээл байгаа ингээ хамт явж байгаа ч юм уу хамт суугаа гоё юм ярилцж байгаа ч юм уу танд ингээд илүү ингээд таны гунигийн юм сэдлийг ингээ хөдөлгөнгүүт та тэрэн дээр манипуляц гэл тэр хүн намайг ингээ бодоосаа хайрлаасаа за эсвэл болвол одоо найз чинь танаас ингээл жоох урууж мурваад ч юм уу ажил дээр ингээл таны ингээл эсвэл анги дээр ч ингээл сууж байгаа ч юм уу багш магш ч юм уу ингээл таны жоох эсрэг ангууд нь та шууд нөө тархичин ажиллаад за энэ хүн миний ингээд талд ороосоо мороосоо гэл ингээл шууд нөө сэтгэл зүрэх одоо тий сэтгэл зүрэх тарих хоёроо ингээд хоёр өөр төвшөнд байх үед нь та манипуляц хийдэг. Тийм учраас таны манипуляц чинь биелдэггүй байх нь байна. За ямар төвшөнд байх ёстой үедээ манипуляц хийх юм бэ гэхээр таны одоо оюун санаа чинь тий ингээд ийм лаг ингээд ийм мундаг хурц байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ та шидийн үе байхгүй одоо ямар ч шид байхгүй ийм гонигтай ийм үедээ ингээд хараа манипуляц хийгээд байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хараа хоёр тал нь ингээд давмгаалж байгаа. Одоо энэ суучлаараа сайн жоохон гэрэл туссан байна. Одоо энэ хараа бодол санаа чинь яг манипуляц хийх нь зөв гэж бодож байгаа. Зөв юм дээр манипуляц хийгээд байгаа. Гэхдээ таны юм шүү дээ та ингээд жоохон уруудаад ингээд нөгөө юм сонин таныг ингээд нэг юм жоохон шараж хөдөлгсөн тий нэг жоохон дотоод сэтгэлж өөмөлсөн тийм зүйл гараал ирэнгүүт нь та өөрлөгөө манипуляц хандуулдаг. Тэнгүүтээ манипуляц хийнгүүт таны тэр чинь шид болж хуурдаггүй одоо тий бодол санаанд энэ 3D ертөнцийн дээр гарч ирдэггүй. Тэнгүүт эргүүлж хараад ингээд яг таны яг одоо бууж байгаа танд хэрэгтэй зүйл чи юу вэ гэхээр та одоо хараа танд мэрэгэн ухаан байна. Гэхдээ та шид байхгүй байна. Энэ шидийг дээш нь эргүүлэхийн тулд та ямар төвшин дээр байх вэ гэхээр таны сэтгэл санаа ч өөрөө аюу гой тунгалаг хин нэгэнд татаархсан байдалтай биш. Чин сэтгэлээс аюу гой тайван амгалан яг л одоо ингээд мөрөөдөлтэй тэгээ яг л ингээд гоё юмных гоё өглөөсрээ айгүй аз жаргалтай байдаг. Эсвэл танд аюу сайхан үг хэлсэн үед та нэг гоё хөнгөн гоё ингэж дивэрж ингэж одоо нэг гоё сэтгэлзэн хувьд айгүй гоё ингэ байдалтай байдаг та тийм үедээ та манипуляц хийхгүй байгаа болохоор таны манифест чинь биелэхгүй байгаад байна. Хэрвээ та тийм үед хийх юм бол таны одоо нараа шид энэ таараа хүзэр бол үнэхээр агуу байдаг айгуу гоё одоо бууж ирж байгаа байхгүй яг л миний сэдвтэй адилхан ингэж бууж ирж яг л танд ирсэн одоо мессежийг ирүүлж тэгэх юм бол таны шид чи эргэж одоо тий ирэх боломжтой шидийн зүйл чи одоо ингэж ирэх боломжтой. Гэхдээ та штэ одоо ийм байна манипуляц хийнэ гэдэг чинь манифест хийнэ гэдэг чинь одоо тийм амархан зүйл бас биш. Яагаад тэгэхээр хүний дадал зуршилтай шууд холбоотой. Та урт хугацаанд биш үү одоо ингээд хин нэгэнд дооглуулаад ирэхээр царай чинь жоохон тиймэрхүү эсвэл та галбар чинь жоохон ингээд бүдүүн байгаад ч юм уу эсвэл та хит туранхай байгаад ирэнгүү таны хүн туранхай гэлчингүүд би гоё ингээд тий гоё олмоор байна гэж шууд манипуляц хийдэг. Гомдол тархич нь мундаг байгаа боловч таны гомдол сэтгэл санаа чинь онцгүй байгаад байгаа болохоор таны шид чинь гарч ирдэггүй. Одоо тийм тэр тархины чинь одоо үйл ажиллагааг дэмжиж өгөх сэтгэл чинь байхгүй байгаа байхгүй. Тэнгүүд
манипуляц хийгээд байна гэсэн үг. За би дахин яриад ойлгуулах гээд ингээд аа шүү. Гэтэл та гинтийн одоо аз жаргалын шок шүү дээ. Аз жаргалын гоё мэдэрсэн тийм гоё үедээ та манипуляц хийх юм болвол таны манипуляц чинь биелэх маш өндөр магадaltaй. Ер нь та цаашдаа ч гэсэндээ тий болж игэл таныг юм одоо гонигт оруулсан зүйлүүдийг та бодохгүй байхыг хичээгээрэй. За гуниг готралтай тийм зүйлүүдээс аль хол агаарай. Магадгүй энэ дээр байгаа энэ манифест хийгээд байгаа тий таныг энэ гомдоогоод байгаа эргэн тойрны хүмүүс магадгүй таныг одоо таны энэ бас одоо энэ манифест хийгээд байгаа энэ хүмүүс чинь өөрсдөө бас их юм одоо хар энергитэй одоо өөрсдөө их тийм онцгүй хүмүүс бас байж магадгүй. Тийм учраас таны бас шид чинь бас гарч ирч чадахгүй байгаа бас болно. За тэгээд дээрэс нь та ингээд хэрвээ одоо тий бас ингээд манифест ингээ хийхэд танд одоо нэг тутаж байгаа зүйл чинь юу вэ гэхээр та хөрсөн дээрээ ерөөсө бууж өгөхгүй байна. Одоо жишээ нь ингээд нэг байгаа юмдаа сэтгэл хангалуун биш байгаад байна ерөөсөө. Одоо ингээд энэ юу яриад байна гэхээр одоо тийм ингээд таны эргэн тойронд ч ингээ хараа танд өөрт чинь айгүй их нөөц болцоо тийм ингээд эд баялаг юм мөнгнүүд тийм эд баялаг хоолунд гоо үзэсгэлэн бүх юм байгаад байгаа байхгүй юу. Гэтэл та тэрийг ингээ харахгүй өөрийнхөө байгаа зүйлтэй сэтгэл хангалуун биш яагаад бүхэл юм ингээ байгаад тах чинь ингээ лууралж уцаарлал нэг л муха хар энергитэй ингээ байгаад байгаа хгүй. За тийм биш юм биш үү та айгу азтай өмнөрөө 7-гийн тоо гарсан мод 7-гийн тоо. За энэ 7-гийн тоо маань өөрөө айгу их аз одыг ивэдэг ийм уулна тооны бэлэгдэл байгаа. Гэтэл одоо энэ одоо хүзрэн дээр ингээ хараа танд бүх юм байгаад байгаа хгүй юу. За яахан өнөөдөр та ингээд хоол унд дундуур учраас бас манипуляц чинь биелэхгүй байгаа. Тэгээд одоо эцсийн түвшинд яг энэ бүгдийг ингээ хамаад базаад хэлэхэд танд бол хүч байна. Манипуляц хийх хүссэн хүч байна. Манипуляц хийвэл бүх юм чинь биелнэ гэж та мэддгийм байна. Гэхдээ та өөрийнхөө дотоод сэтгэлийг мэддгүү, өөрийгөө таньдгүй хүн байна. Одоо бусад зүйлүүдээс өөрөөсөө жоохон дээгүүр байгаа зүйлүүдийг хараад одоо жишээ нь зарим хүмүүс маань штэ тий өөрөөсөө жоохон дээгүүр өөрт байхгүй зүйлийг харж одоо атаархаж явдаг ч юм уу тий тиймэрхүү сэтлээ болчих. Тэгэх юм бол таны манипуляц чинь аягүй сайн манифест чинь аягүй сайн уучлаарай би манипуляц гэж хэлээд байж магадгүй манифест чинь аягүй сайн одоо биелэх магадaltaй байна. За хүзрнүүдээ та ингээ эргүүлээ харъя. Вау та нара та угаасаа айгүй их манифест хийдэг хүн байна. Тэр манифест чинь биелэхгүй байгаад байна. Хэрвээ биелэх юм бол хараад бүр ингээ хараа шар гэрлэр таны цагаан гэрлэр таны бүх юм чинь ийм гоё танд нүүц болцоо байна штэ. Гоо сайхан дээрээ найз нөхдийн харилцаан дээр хайр дурлал дээр та дотоод сэтгэлээ л ангаачих юм бол танд хараа бүх юм чинь гоё юм одоо дардан ингээд юм шугамар ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Ийм гоё зургнуудын сайн харж байна тий. Оо янаачлаарэ нүдмүүдийн ирэлжлүүлээд хайчихгүй. За энэ доотлын хүзрнүүдийг би ингээд нэгтгэхэд ингээд харуулъя. Сайн ойлгуулах гад ингээд олон дахин яриад байгаа шүү. Тэрийг аюу сайн үзээрэй, бодож үзээрэй. За ийм гоё энерги танарт манд байна. Энерги цэвэрлэх юм бол та нар маань ийм гоё болохны та бодлоо цэвэрлэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь хатаархлын бодол байна. Тийм учраас таны манифест чинь биелдэггүй байна. Тэрнээс ч танд өөрийн хувь хүнд чинь өөрийн бодол санаанд чинь та их одоо тэ тунгалаг сайхан бодолтой олон талын зүйлийг харж чаддаг тийм хүн байна шүү дээ. Ийм хаан энергитэй юм мундаг хүн байна. Тэ бусдтай гоё харьцаж чаддаг бүх юм чинь байна. Мөнх төгрөг бүх юм бас танд ингээ байгаад байгаа байхгүй. Гэвч та тэрийг голох хэрэггүй. Танд өнөөдөр байгаа юмдаа та
байгаамдаа сэтгэл хангалуун бай гэл илүү их мөнгө бити хүс, илүү их хайр дурлал бити хүс гэдэг юм биш ээ. Зүгээр байгаа юмдаа би өнөөдөр гартаа хуруутай нүдтэй амтай тий би хамаа бүтэн байна гэдэгтээ сэтгэл хангалуун байж үзээгүй хүн байж магадгүй. Хоёрдугаар олж байгаа ажил тий хийж байгаа ажил олж байгаа орлоготой чинь өнөө маргаашаа ингээл болгоод байгаа нь бас болж иж бас болж штэ. Танаас 7 дор өмнөс зөндөөл байгаа штэ тий. Гэтэл та энэ олж байгаа мөнгөнийхөө энергиндээ одоо тий мөнгөнийхөө энергийг яагаад унгаагаад байна вэ гэхээр та олж байгаа мөнгөө голоод байгаа байхгүй юу? Одоо жишээ нь та хоол авч маш за та бодож үзээ зүгээр хамгийн муугаар бодож үзээ тий. Та ингээд өнөөдөр олж байгаа мөнгөөрөө хоол авч идлээ. Өнөөдөр хоол иш чаас би ийм ч хоол авч идэг гэж хамладаг. Гэтэл өнөөдөр тэр хоолыг авч дэ та өнөөдөр эрүүл явж байгаа гэдгийг мэдэрч чадахгүй тийм хүн байгаад ээж бас зарим хүмүүс магадгүй шүү л гэж хэлж байгаа. Тэгээд идж байгаа хоол тэг хийж байгаа ажиллаа хуруугаараа тархиараа юугаараа гэдэг тэг хөлөөрөө гараараа хийж байгаа ажилдаа та сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Би өнөөдөр энэ ажлыг хийж чадчих штэ ямар гоё юм бэ? Тэ? Би өнөөдөр энэ ажлыг хийгээ би мөнгө олоод тодорхой хэмжээгээр өөрийгөө тэжээж чадчих штэ гэдэг итгэл сэтгэл зүй байх хэрэгтэй. Өнөөдөр та энэ магадгүй гоё хоолойтой, магадгүй гоё нүдтэй, магадгүй та гоё хамартай тий тийм байгаад бол бусдаас өөрийнхөө тэр нүүр царайны давуу талаа хар. Та дотоодын сэтгэлээ ингээд гоё өргөөд өөрийнхөө дотоод сэтгэлээ гоё өргөөд ингээд бараан зүйлээс гарчих юм бол таныг дотоод гоо зөксөлн чинь таны та 40 настай, 50 настай, 60 настай байсан ч таныг үштэй наснаас 5 насаар одоо тийм доошо харагдах боломжийг таны дотоод энерги чинь өгнө. Би энэ дэр нэг жишээлээ. Би өөрөө одоо ингээд 40 40 явж байгаа л да. Тэгж яхад намайг хүмүүс ингээд байдаг байхгүй. Хүүе дөнгөж 30 гарч байгаа ч юм шиг тий. Ийм гэж боцсон штэ гэл ингээл миний шинэ ингээд танилцж байгаа найз нар саяхан надад тэгжилсэн. Тэгэхээр би яг ингээд өөргөө талент харахад би насандаа л аа эмэгтэй харагддаг байхгүй юу. Гэтэл хүмүүс намайг харахтаа чи ингээд 10 насаар ч юм уу 7 насаар юм залуухан юм шиг харагдсан надад гэж хэлээддэг. Энэ миний дотоод энергитэй холбоотой олон одоо өнөөдөр байгаа зүйлдээ ингээд сэтгэл хангалуун байгаатай минь холбоотой гэж би боддог. Тэгээд байгаа зүйлээ улам сайхан цэцэглүүлж явах юмсан гэж хүсэж одоо цэвэр ариун сэтгэлээр хүсэж бусад хүмүүст туслах юмсан гэж хүсдэг. Энэ сэтгэл маань намайг 10 7 насаар залуухан харагдуулдаг гэдэгт би итгэдэг. Тийм учраас бус хүмүүс ч намайг тэгж хардаг байх нэ гэж би бас ийм гоё тайлал хэлье. За тэгээд ингээд сүүлийн руунага тайлбарлаж өгөөд би энэ сүүлийн үед юм руна одоо мэрэг буюу эртний одоо модон дээр сэлж гаргадаг одоо тэ эртний хүмүүсийн одоо тэнгэр газар тэ байгаль ертөнцийг ингээд шүтдэг байсан тэр одоо мундаг зүн совинтой хүмүүсийн хийдэг байсан мэргийг би суралцаж явж байгаа. За тэгээд энэ удаадаа та нарын маань 1-р групп сонгосон хүмүүстээр юм салхи тэ ихний одоо юм энерги одоо агаар одоо тэ бүхэл одоо нүдэнд харагдахгүй байгаа тэр оршихуйн энергийг одоо энергиэр одоо зөвлөгөө ирж байна. За энэ одоо энэ хараа ингээ голт нь ингээд тий ийм эргүүлэх шиг юм хэсэг байгаа. За энэ нь юуг илэрхийлж байна гэхээр танд тий хязгааргүй одоо юм маш юм хязгааргүй их юм одоо мундаг бодлууд байна. Тэр бодол таны амьдралын зам мөрчм ингээд юм хязгааргүй юм гоё үргэлжилсэн эхлэлтэй төгсгөлтэй тий бүх зүйлийг ингээд энэ салхи одоо тий нуу энэ хязгааргүй тэр зүйлүүдийг ингэж салхилж одоо бүгдийг авах боломжтой тийм гоё байна. Тэгээ хоёрдугаар хараа яг энэ бас нөгөө ийм зүйл гарч байгаа хгүй таны одоо нөө хүсэл таны дотоод мэдрэмж чи өөрөө хий хоосон хий зүйл шүү дээ хүний нүдэнд харагддгүй хэрнээсээ хий зүйл
Тийм үү? А бодол бол хүний нүдэнд харагдаад байдаг шүү дээ. За ийм зөв бодолтой хүн байна гэх үйлдэлээр нь харагдаад байдаг. За тэгэхэд нөгөө хүсэл бол хүний хүсэж байгаа зүйл бол амаар хилж агаарт ингэж одоо тийм ингэж дэгдэж тэр нь ингээ биелэлээ олж идэг. Тэгэхээр та салхи шиг одоо салхилаад одоо ингээд салхины юм одоо энерги танд ингээ байна. Тэгэхээр одоо энэ салхины энерги маань юу хэлээд байна вэ гэхээр та яг л энэ хүзртэй ингэж гарч ирж байгаа байхгүй юу? Танд одоо хязгааргүй бодол, хязгааргүй салхилах ирч хүч байна. Гэхдээ энэ энерги та дарцсан байгаа шүү, дарцсан байна шүү гэж харагдаад миний түрүүний хэлсэнчлэн танд байгаа зүйлээ одоо та ингэж гаргаа, биенээсээ ингээ гаргаа, танд юм сайхан энерги зөндөө байна тий. Бодол санаа, зэгцэл нэг зүйлд битээ баригдаа олон зүйлүүдэд одоо зүйлүүд рүү анхаарлаа хандуулаа тий. Ингээ одоо хөнгөн бай, өөрийнхөө дотоод ингээд одоо мэдрэмжүүдээ ингээд салхиар ингээд усаар угааж ингэж одоо өөрийгөө цэвэрлээ тий. Одоо өөрийгөө хамгийн гол нь цэвэрлэх гэсэн үг одоо бясалгалын энерги рүү шилжүүлдэ өөрийнхөө дотоод бодлоо зас гэсэн утгатайгаар ингэж явж байна. За та мөн түнчлэн хараад 741 гэрцэг яагаад сонгосон юм бүү мэд би өнөөдөр зүгээр л энэ гэрцэг сонгож хүмүүс бодол санаагаа муу бодлоо арилгаасаа гэж бодож энэ гэрцэг тавьсан байхгүй юу. За би жоохон чангалаад дахиад нэг сонсоолъя. За энэ гэрцэг их чанга сонсож болохгүй шүү. Энэ гэрцэг жоохон сул тоон дээр ингэж удаан сонсох юм бол таны дотоод энэ бодол чинь яг энэ гоё юм салхиар ингээд угаагдаад тий айгу гоё юм үндсэн гоё энерги олж авна. Эгонуудаа хаяарай тий. За ингээд ойлгуулах гад маш олон талын зүйлээс ингээд сунжирч ярьсан болвол авахгүйх ухаанаар хандараа таны манипуляцийг би одоо дэмжээд ингээд таныг манипуляцлаад тэ манифест чинь ингээд дэмжээд ингээд биелүүлэхийг маш их хүсэж байна. Тийм болохоор та манаас нэгийг бодож хоёрыг тунгаагаарай. За таны манифестыг одоо үеийн үед те гоё ингээд амьдралынхын зам мөр болгонд нь таны хийж байгаа манифест биелэх болтугай те юу сансан 9 цагаан өсөл чинь биелж байгаа болтугай гэдэг үлзээтэй сайхан өрөөлийг өргөё. За тэгээд үнэхээр их жоохон сунжирч ярьсан бол уучлаарай. Гэхдээ ойлгуулах гад ингээд сэтгэл зүрхнээс хамгийн энгийн үгүүдээр гаргаж ярьлаа. За тэгээд танд амжилт хүсье. За группийг сонгосон хүмүүсийн маань манифест ямар манифестик одоо илүү их энэ доош хүзэр маань уучлаарай. Авах. Хэл олон зүйлийг бодсон хүмүүс айдах шиг байна. За. Зөвлөгөөн дээр хүзрийг буруу харуулж авахгүй байгаа. За. Муу адил 3 хүзрийн авъя. За манифест маань юуны манифест хийж байна вэ? 2 дугаар группийнхан. За 2 дугаар группийнхан маань мэргэндээ тавтай марлаа. Лаа маань зүгээр бүр савнаасаа хэлэг гараад ир. Тэгэхээр нөө ид баялаг тий. За тэгээд ямар нэгэн зүйлд хит итгэсэн шашин шүтлэг тий тэр зүйлүүд рүү илүү их одоо орсон тиймэрхүү хүмүүс ах шиг байна. За тэгээд лоттой хожоос тийм ямар нэгэн одоо нэг далтын хүчинд итгэдэг тийм хүмүүс байна. За тэгээд ер нь бол их сайхан сэтгэлтэй хүмүүс ах шиг байна. Энэ хүмүүс их зөөлөн хүмүүс байна. За энерги нь бол тэгж харж нэг зөөлөн хүмүүс байна. Бусдад их итгэмтгий хүмүүс байна.
За тэгээд их мөнгөний манифест, ажил төрлийн манифест хийж байгаа хүмүүс байна. Хүн гэхээсээ илүү их ажил төрөл дээр тий манипуляцлж байгаа, манифест хийж байгаа, мөнгөний манифест хийж байгаа. За тэгээд одоо coin гэдэг юм уу, хувьцаа байдаг юм уу тий. Одоо нөө юу гэдэг штэ нэг баримт ч юм уу эсвэл лото ч юм уу тийм Азад гэгээсэ гэсэн манифест хийж байгаа хүмүүс байна. Тиймэрхүү хүмүүс магадгүй зарим хүмүүс нь гам дээр хожил надад гараасаач гэж манифест хийж байгаа хүмүүс бас харагдаж бас байна. За тэгээд нөгөөтэйгөр бол одоо манифест хийж гэнэ. Тэгээд яг хуу шашин шүтлэг рүү орж иж бас магадгүй хүмүүс байна. Одоо жишээ нь Христ шүтснээр те Христийн шашин руу орж байгаа хүмүүс, ламын одоо те лам шүтж байгаа хүмүүс, одоо ямар нэгэн ажил төрөл нь бүтэхгүй байгаа хүмүүсийн одоо далтын хүчинд одоо итгэж энэ одоо хүмүүст итгэснээр миний ирээдүйн амьдрал лимэн зам мөр одоо болж байгаа саад бүхэн маань арилах болтугай гэсэн тиймэрхүү манифестуудыг хийж байгаа хүмүүс ер нь энэ хоёрдугаар группд нэлээд их байна. За хэрвээ ийм төрлийн энергиуд та нарт маань одоо хийсэн манифестууд чинь тий одоо энэ хоёрдугаар группыг сонгосон чинь ийм төрлийн манифестууд хийгээгүй байх юм бол нөгөө хоёр группийн манифестийн одоо ерөнхий тайллын ерөнхий энерги одоо энэ гурван хүзрийг хараад хүзрнүүдийг хараад зургаттай таны бодол санаа хийсэн манифест чинь таарж гин үү, за миний ярьж байгаа зүйлтэй таарж гин үү гэж хараад таарж ах юм бол үзээрэй. Үнэхээр таараагүй байх юм бол өнөөдөр тий энэ манифестийн маань энэ мэрэг танд хүрх одоо мэрэг биш байна гэж одоо гарах нэ. За мэдээж миний ярьж байгаа зүйлүүдийг авах гээхийн ухаанаар хандна шүү. Мэдээж бүх юм одоо 100% бүх хүмүүст сэтгэл хангалуун үлдээж 100% бүх хүмүүст таарна гэж байхгүй. Авах ёстой хүмүүст хүргэх ёстой мессежийг миний хүзрийн зүгээс өнөөдөр хүргэж байгаа зүйл шүү гэдгийг энэ ташрамд хэлхийг энэ хоёрдугаар групп төр хүсэж байна. Тийм болохоор их нөгөө одоо их юм боддог хүмүүсийн хоёрдугаар группт бас байх шиг байна. Сайн муу зүйлийг их боддог хүмүүс байгаад байна. Одоо хүнийг шүүмжилдэг ч юм уу тий уучлаарай зарим нэг хүмүүс тийм их хүмүүс шүү. Яг нь эго өндөртэй хүмүүс би хүн шүүмжилдэг гэж үү гэж бодож шууд гарч магадгүй. Гэхдээ тэр хүмүүст яг таарсан мэрэг шүү. Би зүгээр яг тэгээ хэлчихье. За тэгээд манифест хийгээд яагаад биелэхгүй байна вэ гэж үзье тий одоо. За хоёрдугаар группын маань хүмүүс яа манифест хийсэн чинь биелэхгүй байна. За эхний үзэр зүгээр л нисэл гараад ирлээ тий өөрөө. За хоёр дахь үзэр. За муу адил дөрөв үзэр аавна. За энэ гарч ирэх гэжсэн. Том үзрүүд болохоор миний гарнаас гаранд хатгахдахгүй байх. За ийм үзэр гарч ирж байна. Хоёр нь буруу хараад нэг нь дэше хараад гарч ирсэн учраас энэ үзрийг авъя. За уучлаарай жоох энэ дээр ингээд гэрлээ унтраачаар юу ч харагдахгүй байхад байдаг. Гэрлээ асаачаар ингээд жоохон гэрэл тусаад ахын. За яг хөө тэгээ та нар маань юу яагаад үзчихэрээ. За энэ хоёрдугаар группийг сонгосон хүмүүс маань ер нь бол тий одоо ингээд хүүхэд дотоод хүн гэж яриад байдаг шүү дээ. Одоо энэ сан картн дээр бол хүмүүс бол тэгж үздэг л дээ. Дотоод хүүхдэд баярлуулаагүй байна. Тэгээ дотоод хүүхдэд чинь сэтгэл гарч ирэх хүүхд шиг жоох хүүхдэд нэх хөөрхөө ингээл нөгөө жижигхэн ингээд бэлэг өгөхөр амар хөөрхөн баярлал ингээл just хийтэл ингээл баярлалтай штэ. Тэгэл бид нар ч гэсэндээ ингээл хүн намайг ингээ баярлуулахаар ингээл айгуу гой баярлал тэгэл гэл ингээл дотроос нь нөгөө ингээл хайр хүрээд эсвэл нэг жоохон хүмүүстэйг ингээл харахаар нэг игдүүрээд байдаг штэ. За тийм энерги чинь буурсан байна л гэж үзэж байгаа. Заяа ерөөсөн
тэр энерги чинь буурсан байна. Тийм учраас таны манифест бас ингээд биелэхгүй байна. Тэ жоохон та ингээд жоохон хатуу бодолтой байгаад байна. За тэгээд танд юу байна вэ гэсэн чинь танд айгүй ирч хүч байна. Та ингээд юмны тэнцвэр олдог айгүй мундаг хүн байна. Юмыг ингээ аваатаа өгөөтэй тий. За эн чи ийм байх хэвээр бол ийм байна. За ингээд энэ 3D ертөнцийн таны хийж байгаа үйлдэлүүд чинь маш зөв үйлдэлтэй зөв хүн байна. Яагаад тэгж харуулж байна гэхээр хараа энэ дээр одоо ингээ 2 саваа барьсан их хүчтэй чадaltaй тийм хүн байгаа байхгүй юу? Тэгээ магадгүй танд штэ бас ингээд далтын хүч тийм одоо өвөг дээдсийн хүч их ирдэг тийм хүн байгаад байна. Таныг далдаас ингэж хардаг тийм өвөг дээдсээс чинь хардаг тийм хүчтэй хүн бас байж бас болж юм. Та өөрөө тэр өнгөрсөн үеэс ирсэн магадгүй таны одоо аавга нагац за эмээ өвөө чинь лам хүн ч юм уу эсвэл бөө хүн байсан тийм хүн бас та байх магадaltaй харагдаж байна. За яаж үзэж байна вэ гэхээр одоо энэ хараа таныг ингэж өмнөх насанд чинь ингэж биширч хүтдэг хүмүүс ингэж таныг хайрладаг байсан болоод энэ төрөлтөө та тэр төрхөөрөө бууж ирсэн тийм хүн бас байж болж байна. За тэгэхээр нөө эмэгтэй хүн байж юм халзан үстэй би тийм би хаатай юу гэж бити бодоорой зүгээр таны ерхий энерги чинь тийм шүү тий та ийм хүчрхэг энергитэй ийм хүн учраас энэ хүзэртэй ингэж холбогдож байна. Тэгээд та одоо ч гэсэн өөрөө бас ингэж шашин шүтлэг тий хүнд ийм юм ямар нэгэн зүйлийг шүтэж биширж явах нь зөв юм байна гэсэн бодол маш зөв. Энэ 3D ертөнцид хин нэг зөв хүнийг даган дуурайж зөв хүнтэй найзалж одоо тийм сайхан энергитэй бүхнийг одоо ингэж харж биширж явдаг тийм зөв бодол танд байдаг. Тэгээд ч удам судраас чинь таныг бас зөв хүн шүү гэдгийг одоо ингэж мэдрүүлж харуулж таниулж явдаг тийм их юм оюунлаг хүн байна. За тэгээд сүүлийн үед манифест чинь ийм гоё зүйл танд ингээд манифест хийгдчих ямар ч байсан байгаа юм байна. Бүгд бол унчаагүй юм байна. За тэгэнгүүт байна штэ. Сүүлийн 2 хүзрийг нөө гэрэл тусаад байгаа учраас ойртуулж харуулъя. За сүүлийн 2 үзэр маань бол ингэж харагдаад байна. Та ингээд нөө шин юмны эхлэл хийхдээ ингээд бодол санаа чинь айгуу тийм өнгөрсөн дээрээ яваад байна. Өнгөрсөн зүйлүүдийг л айгүй их бодоод идэм байна. Тэгэхээр танд нөө мэрэгэн ухаан ч айгүй гарч ирэхгүй ирээдүйгөө яг зөв ингэж төлөвлөж нөө зүүн совин гэхээс илүү таны нөгөө тархины ч бодол ингээд жоохон буруу зүйл одоо муу зүйл гэх юм уу айдас гэх юм уу тийм зүйлүүдийг илүү их бодож байгаа учраас таны манифест чинь биелэхгүй байна. Тэгээд таны хараа бас тийм айдас байгаа боловч танд биш тэ ийм бас нөгөө нэг юу тэнцвэр бас байгаад байна. Гэл үе танд ийм амар сони юм айдас бодолт чинь айдас орж ирээд байдаг. Гэхдээ та энийг би ингээ хийж чадсан штэ. Би энэний ард гарна штэ гэсэн бодол байгаа. Тэгэхээр тэр 2 бодол чинь ингээд нөгөө дандаа зөрөлдөд байдаг байна. Тэгэхээр та энэ айдсынхаа бодлыг ихслээд өөрийнхөө одоо нөгөө нэг энэ зөв шүү те энэ зөв энэ ихслээд энэ зөв гэсэн бодлороо явж одоо тэрийг ингээд өөрийнхөө нэг бодол санаандаа ингэж маш юутай байлгах хэрэгтэй байна л та одоо нөө рефлекс гэж байдаг шүү дээ тий зөв бодлын рефлекстэй байх хэрэгтэй. Зөвлөж утсан бол тэр чигээр яв. Тэгэхгүй тэгээ жоохон айгаад ингээд за энэ болохгүй мэн да гэх хар бараа өмнөх одоо алдаа малдаа ч юм уу тиймэрхүү зүйл рүү хитрхийг анхаарат байна. Тийм болохоор манифест чинь биелэхгүй байгаад байна. За жишээ нь одоо та ингээд нөө айгүй юмнаас ингээд хараа ингээд айгаад ингээд цухтаад байгаа. Ингээд юм цогцсон юм мэдрэмж байгаад ингээ мөнгөн дээр манифест хийх гэхээр таны за энэ мөнгийг ингээ энэ ажлыг ингээ хийх гэхээр ингээ болохгүй байх үедээ гэл өөрийгөө ингээ хамаг ингээ байдгаараа боочол гэртээ унтцдаг ч юм уу тий за ашиг би энэ ажилд гарахаар ингээ мөнгө муу олж магадгүй гэд унтцдаг ч юм уу. За тэгээд нэг бол энэ ажлыг хийхээр жоохон тиймэрхүү байна гэдэг ч юм уу. Нэг бол одоо өмнөх одоо ингээл нөгөө
одоо алдаанууд гэдэг шүү дээ тийм өмнөх алдаануудаа дахин тавтаал тэрийг ингээ хийгээл одоо шинэ юм хийх гэхээр ингээд нөө яг нэг тийм өмнөх юмнууд ч гарч ирэнгүүт за энэ л юм байна гэж бодвол өмнөхдөө би тэгжсэн юм чи одоо ингэчигээ өмнөхдөө зурлалцаар агаад ингээд бодол чин жоохон ингээд шинэ юм руу тэмүүлэхгүй байна гэж хоёрдугаарт харагдчихээн. За тэгээд та ингээд шашин шүтлэг юм манифест айгүй хийж байна. За тэгээ эн чинь бол маш зөв юм аа л гэж энэ дээр харагдаад байгаа байхгүй. Одоо жишээ нь шинээр одоо ингээд Есүс Христийг шүтээд юм уу эсвэл шинээр та лам бөө шүтээд те ингэж явж байгаа болвол бас их зөв юм аа. Таныг чиглүүлж өгөх одоо те таныг манифестацлж өгөх гол хүчин зүйл чинь бас тэр зүйлүүд бас байж болж шүү те манипуляцлаа таныг одоо шинээр ингэж та ингэж за Есүс Христ минь за нөгөө ертөнцийн эзэн минь за нөгөө юу бэдэ одоо өвгдээц минь те за одоо нөгөө лам хуурга бурхан шашин шүтээ минь гэд одоо хүн болгон өөр гэсэн чиг хандлагатай байж болно шүү дээ. Заавал хоорондоо зөрчилддөг гэд аль нэгийг үгүйсгэж бас болохгүй тийм үү? Тийм болохоор тэр бүхнээ та ингээд одоо манифест хийж байгаа бол тэр чинь бол биелнэ. За тийм биелэхдээ та хүүхэд шиг чинь гоё тийм дотоод сэтгэлээ гоё хүүхэд шиг байлахгүй айгу хатуу модлог ингээ байлгаад байгаа хгүй ингээд модлог гэхэр мод болвол гоё л доо гэхдээ чулуулаг гэж авал илүү зөв юм байна. Чулуу бол хөдөлгөөнгүй удаан ингээ байдаг. Гэхдээ хөдөлгөөнгүй удаан байдаг ч гэсэн чулуу амьсгалдаг л хэвгүй юу. Тэрийг хүмүүс мэддэггүй штэ. Гэхдээ маш удаан хөдөлгөөнгүй хөшүүн байдаг. Та яг гоё хүүхэд шиг тийм гоё тийм хүүхэд зангаараа сайхан ингээд сэтгэл зүгээ сайхан ингээ гоё цэвэрлээд буруу бодлоо хайлтаа. Өмнөх нэгдүгээр мэргэн дээр ч бас яг ерөөхдөө бол бас яг тиймэрхүү одоо жишээ нь энэ герцтэй яриа л да. Энэ герцийг яагаад би өнөөдөр яагаад ч юм би ийм ая тамаар санагдаасан 741 герц буруу бодол айдас танд айгүй их байна. Одоо нөө хүүхэд шиг тийм гоё гинэн цайлган сэтгэл байхгүй. Тэгээд өмнөх алдаануудаас айгүйх айдаг тийм хүн байна. Тэгээд хэрвээ та хүүхэд шиг сайхан гинэн сайхан тийм сэтгэлээ ингээд цээжнийхээ углуурнаас гаргачих юм бол таны одоо тэг бодол чинь айгүй гоё цэвэрхэн тий бодлыг чинь хүч айгүй их болж та ингээд айгүй мэрэгэн одоо цэцэн ухаанаар цэцэн бодлоор таны өөр чинь тархины бодол гэсэн үг шүү дээ. Цэцэн байна гэсэн үг. Сэтгэл зүйн бодол биш шүү те. Сэтгэлийн дотоод углуурнаас гарч байгаа тэр сэтгэл зүй чинь биш. Таны бодол чинь л жоохон буруу байгаад байна. Буруу гэдэг нь юу вэ гэхээр хатуу тийм муу юм их боддог тийм. За муу юм их бодоод ах юм бол та энэ араа бодол цэвэрлдэг, муу бодол харьлагдаг энэ 741 герцийг маш сайн сонсороо. Би жоохон чангалаа тань сонсгоод өгье. Энэ бол таны биенээс муу бодлоодыг гаргаж авах маш хүчтэй юм шүү. Тэгэхээр та энэ 741 герцийг маш зөөлөн тоон дээр сонсороо заяа. Маш зөөлөн чанга тоон дээр сонсох юм бол таны толгойн утна. Тийм байгаа. Тийм учраас би энэ герцийг маш зөөлөн дээр тавьсан байгаа. Өнөөдөр маш зөөлгөн сонсох юм бол одоо айгуу гоё ингэж тайвширч бодол санаа зэгцэрч зүв болж өгдөг. За ийм байгаад байна. Хоёрдугаар одоо группийг сонгосон хүмүүс маань их айцтай байна. Өмнөх одоо алдаануудаас олж их айж өмнөх алдааг бити бодоо. Тэ дандаа шин сайхан юмнуудыг ингэж бодож одоо манифеста хийж ах хэрэгтэй. Таныг одоо тэнгэрээс гарч байгаа одоо тий маш олон таны шүтэж биширж байгаа зүйлүүдээс тий таны өвөг дайцуудаас одоо юу гэдэг таны одоо хийж байгаа зүйлүүд чи айгүй зөв юм аа. Хамгийн гол нь та хүүхэд шиг цайлган гоё сэтгэлтэй бай. Бити одоо муу муухай бодлуудаа ингээд хаяхад хэцүү шттэ. Хүн одоо рефлекс болсон маа өдөр алхам нэг юм бодолт хичгүй дээ ингэчгүй дээ гэж боцсон ирнээсээ шашин шүтэл миний одоо тэр ажлыг ингээл одоо тий ингээд манифеста хийгээл тэр ажлыг маань бүтээгээд өгөөж миний тэрмэн сайхан байгаасаа гэдэг ингээд бодоод ахаар энэ хоёр зүрлдээд байгаа юм сте тий сэтгэл санаа чинь гоё юм цоглог байж ээж
таны хийж байгаа манифест чинь биелэх байхгүй юу? Өмнөх зүйлүүдээсээ яг ингээ гоё ингээ манифест хийгээл за одоо ингээд миний ажил бүтэндээ гэж бодож ирсэн нь гинт айгаад явчихлаар таны юм чинь бүтгээ болоод байгаа байхгүй. Тэгэхээр та ингээд сэтгэл санаагаа хүүхэд шиг байлгах тэр одоо муу бодлуудаа хаяхад их хэцүү л дээ. Тэрэн дээр их сайн бясалгаж төвлөрөөрэй заяа. Тэр одоо шүтэж биширж байгаа зүйлүүдээсээ их тусламж хүсээрэй тий. Тэгээд муу бодлуудаа хаях гэж ингээ бясалгал сайн хийгээрэй. Энэ 741 гэрцийг маш бага тоон дээр сонсоорой. Өнөөдөр энэ гэрцийг яаж ч сонгосон шалтгаан нь бас зүйл юм байна л да. Цаанаасаа та нарт бас ингэж гоё мэдээлэл өгөх ёстой байжээ. За тэгээд одоо нэлээд дээр үеэс одоо манай эртний одоо хүн төрөлхтөн энэ модон дээр ингэж гоё дүрс сэлж мэрэгэн дээр үеийн маань одоо тийм хүн төрөлхтний өвөг дээдсүүд маань ингэж мэрэгэн түргэн одоо маш л одоо мэдрэмж өндөртэй хүмүүс маань ингэж мэргэлдэг байсан байгаа. Руна хийнүүдээр ингэж мэрэг хийдэг гэсэн модон дээр сэлж за энэ бол 4 зүг 8 зогстэй за 8 зогсон ч үн 4 зүг чиг таны зүг чиг яг хаашаа чиглэж байна вэ гэдгийг та маш сайн бодолтой анхаараарай. Өнгөрснөө бодох уу тий ирээдүгөө бодох уу таны зүг чиг чинь яг аль зүг рүү чиглэж байна вэ? Таны амьдралын хэв маяг чинь хаашаа чиглэж байх ёстой вэ гэдгийг сайн бодож тунгаагаарай гэсэн руна гарч шүү. Тэгэхээр та аль ч зүг рүү эцэст явсан таны зүг байх болно. Тэ? Тэрийгээ та ойлгоорой. Таны манифест чинь биелэн шүү гэсэн энерги баггүй юу? Тийм энергитэй руна 4 зүг таны зүг чинь бүх зүгүүд таны зүг юм шүү тий. Одоо муу зүг гэж танд байхгүй юм шүү гэдгийг хэлж байгаа шүү. Тэгэхээр бүх зүг таны зүг та зүг гэж бодсон зүг рүүгээ алах. Зүг гэж бодсон манифест хий сэтгэлдээ бүх зүйлийг хүүхэд шиг өхөөрдөм гоё бүр хамгийн сайхан сэтгэлээрээ аз жаргал дээр тавиад бүр ингээд нэг юм хандлаа инээдэгдээ те бүр илүү хөштлөө инээдэгдээ те тэр энерги дээр байнга сэтгэл зүгээ байлгаарай л гэж ерөнхий өнөөдрийн хүзрүүд маань те руна маань ингэж гарч шүү. Тэгээд 2 дугаар группийг 2 дугаар хүзрийг одоо те энэ 2 дугаар рунаг маань сонгосон бүх хүмүүстээ манифест нь бүр маш өндөр амжилт хүсье. Та нар бүгдийг чаддаг дотоод энерги сайтай маш мундаг хүмүүс байна. Маш мундаг өвөг дээдстэй хүмүүс байна. Удам судартай хүмүүс байна. Та бүгдийн маань юу сансан 9 цагаан хүсэл. За бас нэг юм хэлье. Хүслийн өрөөл хэлхээс өмнө та нар маш сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Маш сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Энэ дээр бол харагдчихна. Үнэхээр та нарын манифест маш хурдан биелэх, маш сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Тийм ч болоод жоохон юм дээр айц гараад ирэнгүүт та нарын манифест ч унцдаг юм байна уу? Сайхан сэтгэлтэй хүмүүс чинь бас их юмнаас айгаад л ингээл одоо тий ингэчвэдэг айх юм их байдаг штэ. Тийм болохоор айхаа багсгаарай л гэж байгаа байхгүй. Маш сайхан сэтгэлтэй хүмүүс байна штэ. Тэгээд би та үргэлжлүүлээд өрөөлөө хэлье. За юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтээсэ бүтэх тэр сайхан өрөөлийг хүсье 100 мянган манифест чинь тий таны сайхан сэтгэлийн үрээр одоо өнөөдрөөс эхлээд биелэх болтох бай. За өрөөл Батошгэ. За тэгээд надтай хамт энэ жил тараатай маань хамт байсан та нартаа маш их баярлалаа. Subscribe дараагийнхаа мэрэгтэй маань хамт байхыг хүсье. За ингээ 2 дугаар группийн маань сайхан сэтгэлтэй хүмүүс юм маань мэрэг ингээд өндөрлж байна. За дараагийн мэрэгтээр уулзъя. За хэдүүлээ. Одоо за 3 дугаар групп маань юм нар гэдэг лунаг сонгосон хүмүүс байгаа. За 3 дугаар группийн хүмүүс маань яагаад манифест хийх гээд хийсэн чинь манифест нь одоо яагаад биелэхгүй байгаа юм бэ те? Тэрийг одоо мэргэлж чинь. За тэгэхээр эхлээд ихний ээлжинд хэдүүлээ ямар зүйл дээр манифест хийсэн чинь биелэхгүй байгаад байна вэ гэдгийг ерөнхийд нь харъя. За тэгээд үнэхээр өнөөдөр манифест чинь ингээд биелэхгүй одоо миний энэ энерги уншлах те одоо яг ихний энергийн 3 үзэр татны энэ 3 үзэр маань
Та нарын маань ерөнхий энергийг ямар манифест хийж байгаа вэ гэдэг энергийг шалгаж байгаа шүү зэн. Том үзэр болохоор ингээд гарт маань багтахад аягүй хэцүү байгаа. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ямар төрлийн манифест хийж байна вэ? Тэрний бүтггүй байна вэ гэдгийг харъя. Инхэл манифест хийдэг хүмүүс байна. Зарим нь бүтээ, зарим нь бүтэхгүй явдаг хүмүүс байна. За энд маш олон үзэр ирэх учраас авахгүй. За энэ 3 дугаар үзрийг сонгосон хүмүүс биш 3 дугаар группийг сонгосон нар рунаг сонгосон тий нар рунаг сонгосон хүмүүс маань их хүчтэй хүмүүс байна. Оюун санааны хувьд бол их хүчтэй хүмүүс байна. Өөртөө юу байгаагаа мэддэг. Яаж манифест хийх үү гэдгийг мэддэг. За зарим манифестууд нь ерөөхдөө биелж яваа жижиг одоо жишээ нэг тгээсэ гэж бодож байгаа мартцсан байж нөгөө манифест нь биелчдэг. Тэгснэ хизээ ханьгүй тэр биелсэн байсан байж тээ. Яасан ч биелсэн болоо гэж мэддэхгүй байгаа хүмүүс. За дээрэс нь хайр дурлалын манифест бол айгүй хийж гинөө. Зүгээр л ихэнх нь хайр дурлалын манифест. За тэгээ зарим хүмүүс магадгүй ганц нэг хүмүүс нь хадам ээж өөрийнх нь талд уруулах гад манифестлж байгаа зан характерын манифестлж байгаа хүмүүсээс байж магадгүй тийм мэдрэмжгийн орж ирлээ. За тэгээ их зураг зурдаг хүмүүс, зургийн авьяастай хүмүүс, оюуны өндөр чадамжтай хүмүүс байна. За ойрын хугацаанд бол тийм ингээд хайр дурлалын манифест хийгээд тэгээ ер нь бас юм байна те хайр дурлалын манифест яг ингээд 100% хийсэн чинь тэр хүн нэрсэн боловч тэр хайртай хүн нь ирсэн боловч бас нэг их учир дутагдaltaй өөрийнх нь сэтгэл зүг зовоосон хүмүүс бас байна. Тэгээд миний манифест жоохон буруу болчлоо гэж бодож байгаа байж магадгүй. За тэгээд өөр чин ер нь бол харилцаа холбоон дээр ер нь гайг хүмүүс байна. За тэгээ хэрвээ энэ 3 одоо зургийг хараад те энэ 3 зургийг хараад та нартай ойролцоо төстэй мэдрэмж сэтэл энтрөө өгж гин үгүй юу гэдгийг хараад хэрвээ өгөхгүй байх юм бол нөгөө 2 групп руу ороод эхний бас нээсэн энэ 3 одоо те манифест ямар манифест хийж байгаа вэ гэсэн энэ хийсэн бэ гэсэн энэ зургийг хараад та нартай ойролцоо байвал тэр группуудыг бас сонгон үзэж бас болно. За өнөөдрийн миний одоо энэ юуны ард явж байгаа видеоны ард явж байгаа энэ гэрцийн аян маань бол 741 гэрц байгаа. За энэ гэрц маань яа гэм бэ гэхээр буруу бодлыг, муу бодлыг алгуулдаг юм гэрц байна. За тэгээд хэрвээ хүсэх юм бол 741 гэрцийг сонсож бас одоо буруу бодол, муу бодлоо арилгаад ингэвэл илүү гоё шүү. Гэхдээ энэ группийн хүмүүс түрүүний 2 группт бол яалтчгүй сонсох зайлшгүй шалтгаан байж гарсан. Энэ групп бол айгүй хүчтэй групп байна. Айгүй их манифест хийдэг бусад хүмүүст айгүй их манипуляц хийж өгдөг мундаг хүмүүс байна. За ингээд та нарын маань тий манифест яагаад ингэ хийсэн чинь ингээд дутуу биелээд байна вэ? За энэ хүмүүстээ сонирхолтой шүү дээ. Биелсэн боловч дутуу биелсэн байна 3 дугаар групп. За тэгээд энэ лааны тосыг жоохон асгах чи тий энэ лаа маань жоохон бүдэг зөндөө их тостой гараад ах юм. Жоохон юу яаж байгаа салфетыг авчирчаа тосын жоохон авчир би нөгөө лаа хийгээд тэгээ нөгөө лаан дээр янз бүрийн туршилт хийгээд савын насынуудад багтуулчихжээ. За нааша цаашаа явсан дуучлаарэ. Савын нуудад багтуулсан байна. Салфетыг дуусгаад жоохон тоснаас нь хасчихъя тэгвэл гэрэл нь гоё тод гарнаа. Сүүлээд нь лаа хийгээд тэгээд юу яаж болохоор өөрийнхөө хийсэн лаагаа гоё өөрийнхөө энергиээр энергичүүлээд тэгээд хүзрэндөө оруулж дурсамжаа одоо тий өөрийнхөө дурсамж, өөрийнхөө хайр, өөрийнхөө бүх юмыг үлдээхийг хичээж байгаа болохоор одоо ингээ гоё тод болж байгааз ингээд нөгөө тосын аваад тахаар савын нараа багтуулчихжээ. Айгуу гоё сарнаа байсан таад маань эхлэл хэсэг дээр харсан баг. Хүмүүсийн амьдрал одоо гоё ингээд сарнаагаар цэцгээр төсөөлөх юм бол дөнгөж одоо аз жаргалыг эхлэж байгаа хүмүүс сарнаа дөнгөж дэлбэлэх чаа сарнааг авч биендээ бэлгэлдэгтэй яг адилхан гоё юм сарнаа ясан. За гэрэл нь гоё тулсан. За жоохон чимээ мэмээ өгч наашаа босож явсан бол үнэхээр их уучлаарай. За тэгээд мэргээ эхлэе да. За та нарын маань манифест
яагаад дутуу бэлээд байна вэ? За эсвэл зарим хүмүүс маань яагаад огт ингээ манифест маань хийхгүй байна вэ гэдгийг харъя. За би ер нь айгүй их том хүзрүүдийг авч байгаа учраас том хүзрэл холихоор гар маань жижигтэй хүзэр маань газар унаадах юм. За энэ үзэр гарлаа. Тэгтээ ингэж болоо. За ингэж хоёр дахь нь ингэж гарч байна. За гурав дахь нь ингэж гарч байна. За дөрөв дахь нь ингэж гарч байна. Энэ хүмүүс маань бол маш манифест нь ер нь бол их сайн биелж ганц нэг болохгүй байгаа юм нь юу вэ гэхээр ерөөсөө л шинэ бодол их уур уцаар байна. Өөрийгөө жоохон дордоос мэдрээд байна. Тэгээ нэг юм зарим хүмүүс нь шүү нэг жоохон дорд ингээд нэг жоохон мэдрээд зарим хүмүүс нь бол хараа өөрийгөө би өстө мөнгө олж чаддаг. За надад аав ээжигээ гих сайхан сэтгэл байдаг. За би хөөхөн гоё үзэсгэлэнтэй гэж бодож байна. Гэвч зарим нэг хүмүүс яг юм дотооддоо ингээд гаднаа ингээд тааштай яг ингээд би ингээд үзэсгэлэнтэй гоё сайхан миний сэтгэл гоё ээж автаа харилцаа гоё би ингээд эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа гоё би мөнгө олж чаддаг би манипуляц хийж чаддаг гэж бодож байгаа боловч таны дотор нэг нуугдж байгаа нэг зүйл байна. Хүн байна. Шин зүйлийг яаж эхлүүлэх вэ? Тэ одоо багын нөгөө нэг тийм одоо юу гэж хэлэх нэг багын тийм нэг юм хэцүү хатуу нэг тийм сургууль дээрээсээ авсан ч юм уу эсвэл магадгүй аав ээжээсээ авсан ч юм уу эсвэл магадгүй гадны нэг хүмүүсээс авсан ч юм уу нэг тийм хэцүү нэг тийм багын нэг тийм амьдралын дурсамж байна. Тэр дурсамжаа хаяагуугаас л таны манифест чинь ингээд дандаа дутуу биелээд байдаг. Гэвч та өөрөө айгу мундаг хүн байгаад байгаа хгүй. Хайр дурлал дээр чи юм дээр ингээд манифест хийж чаддаг. Тэгэл манифест чинь биелэхдээ дандаа дутуу биелээд байдаг. Тэгэхээр таны нөгөө багын чинь нэг юм өмнө нь авч исэн нэг тийм хайр дурлалын шарах нэг болвол ингээд таныг айгүй их гомдож исэн найз нөхдийн тэр за энэ гадаа бороо ороод борооны чимээ энэ бас айгүй хүчтэй сонсогдож байна. Тэр хүмүүсийн ингээ өгж байгаа нэг тийм өгсөн нэг тийм хатуу нэг энэ 3D ертөнцид амьдарч явах хугацаанд энэ амьдарч явах хугацаанд танд нэг тийм жоохон өгсөн багын танд одоо мартагдсан байж магадгүй тэр нэг тийм эвгүй дурсамж байна. Тэгэхээр тэрийг та зарим хүмүүс зүүдэлдэг гэж магадгүй, зарим хүмүүс зүүдэлдэггүй огт мартцсан байж магадгүй. Би мартцсан байхад яагаад одоо тийм юм боддгоо байхад яагаад өнөөдөр энэ хүзрэн дээр юм сони юм яриад байна вэ гэж зарим хүмүүс бас бодож иж магадгүй. Гэтэл л шүү дээ хүн өөрийн өмнө нь авсан бас нэг тийм зарим одоо бодох ёстой энерги бодох ёсгүй энерги гэж байдаг байхгүй юу. Тэнгүү танд нэг тийм гуниг готралтай таныг тийм өмнө нэг шоконд оруулж исэн өмнө нь танаас нэг тийм одоо мартсан ч гэсэн өмнө нь байжсэн нэг тийм муухай хар энерги байна. Тэрийг заавал та бодож бие организмаас гаргаж арилгах хэрэгтэй байхгүй юу. Тэр энергийг одоо та өөрөө олж авч гаргах хэрэгтэй байна гэж энэ гарч ирж байна. Тэрнээс үүш таны одоо бусад зүйл чинь үнэхээр гоё хүн байна. Та үнэхээр манифест хийж чаддсан байна. Ихэнх хүмүүс нь те манифест хийж чаддаг хүмүүс байна. За тэгээ үнэхээр манифест хийж чадахгүй байгаа энэ 3 дугаар группийг те нар рунаг сонгосон хүмүүс хийж чадахгүй байгаа хүмүүс тэгтээ ингээ бүтэхгүй байгаа хүмүүс одоо өнөөдрөөс хойш манифест чинь бүтнэ. За ёо танд зүгээр л нэг бодлын жижиг гацаа байна.
хуучин дурсамжийн бодлын жижиг гацаа байна. Тэгээд тэрийг бодож жоохон бясалгаад ингээд яачих юм бол таны манифест чинь бүтэн яа. Тэгэхээр та өөрөө айгүй их сайхан сэтгэл сайхантай хүн байна. Өөрөө гадаад гоо үзэмж өндөр хүн байна. Энэ ертөнцийн баян тансаг амьдрах ёстой хүн байна. Тэгээд танд ч бас сайхан найз нөхдүүд ч бас байна. Тийм хүн байна. Хэрвээ танд сайхан найз нөхд байхгүй та үнэхээр онцгүй сэтгэлтэй за танд та гоо үзэсгэлэнгүй хүн болоод өнөөдөр манифест чинь танд үнэхээр бүтэхгүй байгаа бол таны өөрөө чинь л бодлын юм шүү. Та өнөөдөр гоо үзэсгэлэнгүй байна гэж өөрийгөө бодож байна. Та өнөөдөр сайхан сэтгэлгүй байна гэж бодож байна. Та өнөөдөр мөнгөгүй өөрийгөө ядуу гуйлгачин одоо эцэг их маань ингээд надад мөнгө өв залгамжлуулж үлдээгээгүй би л өөрөө зүтгэж явж гин гэж буруу бодож байгаа бол тэр зүйлүүдээ бүгдийг хаяараа танд үндсэн гоё энергиуд ч бүгд байгаа юм байна шүү гэж байгаа шүү. За ёо. Ингэж олон талаас нь уншиж байна. Янз янзын хүмүүс олон хүмүүс бас энэ манифестийн маань мэргийг үзэх болохоор тэр үзэж байгаа хүмүүсийг одоо мэдэрч өмнө нь энэ одоо хүзрүүд манд дэлгэгдэж байгаа учраас олон хүн байгаа гэж хэлж байгаа шүү. Таны авдранд бол тийм манифестийн мундаг манифестийн арга барилууд мундаг зүйлүүд аль хэзээ байгаа юм байна. Энэ ертөнцийн танд сайн сайхан зүйлүүд тийм сайн сайхан зүйлүүд чи авдранд чинь хизээд байгаа юм байна. Та хамгийн гол нь нэг юм тэгээ өмнө нь авсан тэр айхтар шархаа мартаагүй хүмүүс энэ дунд байна. Нэг болвол ертөнцийг жоохон хатуугаар үздэг, хатуугаар хардаг хүмүүс байна. Энэ ертөнц ер нь энэ хүний ертөнц дандаа л хүмүүс зовж явах хэвээр. Эсвэл бол нэг ийм залуучууд байна. Эрэгтэй хүмүүс үр хүүхэд хань ижлийнхаа төлөө ууггүй зүтгэж зовх хэвээр байдаг штэ. Ингээд зовсоор байгаа л хинч тоогдохгүй байсаар байгаа л өгдөг хүмүүс штэ гэсэн нэг тийм энэ ертөнцийг харж байгаа өнцгөн буруу хардаг өнцгтэй хүмүүс бас энэ 3 дугаар группийг сонгосон байж магадгүй. Гэвч өөрсдөө бол айгүй мундаг хүмүүс байгаа байхгүй юу? Манифест хийх талаас нь харах юм бол хараа яг энэ дээр ингээд дандаа хүзрнүүд нь юм гоё хүмүүс байгаа байхгүй. Гэтэл жоохон тийм хатуу юмыг ингээд хараад ингээд бодоод байдаг. Газ болоод манифест ингээд дутуу биелдэг. Тэнгүүд нэг ийм аав нар гэдэг чинь би үр хүүхдийнхаа төлөө өөрийнхөө жаргалыг золиослно гэдэг аав нар ээж нар гэдэг чинь хүүхдүүд маань л болж байвал би яах вэ гэсэн ернээсээ манифест гэдэг миний тэр маань бүтээсээ энэ маань бүтээсээ гэдэг тэнгүүд нөгөө юмнууд нь дутуу бүтээд байдаг. Нэг бол огт биелдэггүй. Тийм хүмүүс байна. Энэ дунд хөвчлэн тиймэрхүү хүмүүс энэ мэргийг сонгож үзэж байгаа байна. За тэгээд энэ хорвоо ертөнц болвол таны бодож байгаа шиг тийм биш шүү. Энэ хараа энэ хүзэр ингээд ирэхчээр та энэ хараа энэ мод ч өөрөө энэ дэлхийн энэ дэлхийг хэлдэг байхгүй. Энэ дэлхийн 3D ертөнцийн мод, уус, ургамал, мөнгө, төгрөг, хүн төрлөختөн нэг хэлдэг байхгүй. Нүдэнд харагдаж байгаа энэ бүх зүйлийг хэлдэг байхгүй. Тэгээ нүдэнд харагдаж байгаа энэ зүйлүүдэд та сэтгэл хангалуун биш байдаг болоод ч юм уу их хатуу энэ хараа энэ хүний нүдний харц их хатуу агааз өөртөө их хатуу ханддаг. Дэлхийн ертөнцид их хатуу ханддаг тэр үзэл бодлоос ч болоо таны манифест биелэхгүй байгаад байж магадгүй. Гэхдээ та тэр хатуу ханддаг гэдгийг мэдэхгүй яваад байж бас магадгүй. Тэгэхээр би өнөөдөр хатуу ханддаг хүн мөн үү гэдгээ бас сайн бодож үзээрэй. За хэрвээ тийм биш болвол танд бага наснд ч тийм авсан нэг тийм таны одоо нэг сайн санахгүй байгаа ч юм уу тийм хар бараанд дурсамж байна. Эсвэл санаж байгаа ч байж магадгүй тань тийм хар бараанд дурсамж байна. Тэр дурсамжаа та сэдрэж сайн бодож уйлж тэрийг угааж гаргасны дараа таны бүх манифест чинь биелнэ. Тэгээд дээрэс нь би энийг дээш нь харлаа тавьчих те. Муу бүхэн хол гайх болтугай. Тэгээд дээрэс нь таны одоо хийх гэж байгаа манифестыг 100% биелэх боломжтой. Та бол зарим нэг хүмүүсийг бодвол их ачааг нуруунд дээр өөрж яваа мундаг хүн байна.
Тэгтээ их ачааг үүрж явахдаа өөрийгөө битгий гээгээрээ. Та их зүйлч хийж байгаа юм байна. Их зүйлч хийсэн ч хүн байна. Багаасаа их олон янз янзын амьдрал үтсэн хүн байгаад ах шиг байна. Тэгээ тэр амьдралынхаа өнгөрсөн зүйлүүдэд үдсэн зүйлүүдээс болоод өнөөдөр та хүний сайхан сэтгэл гэж юу байдгийг мэддэг. Гадаад гоо үзэмж сайн сайхан зүйл юу байдаг гэдгийг мэддэг. Мөнгийг яаж өрөх үү, яаж зохицуулах уу гэдгээ ч мэддэг хүн байна. Тэгтээ танд нэг жоохон гүн далд сэтгэлийн мухарт чинь нэг тийм болохгүй, нэг тийм их айхтар хурц тийм олон жилийн хугацаанд тантай хамт явсан бодол байна. Энэ ертөнцид болвол магадгүй танд бас нэг бардам муха зам байж магадгүй. Гэхдээ бардам зам гэхээсээ илүү тийм өмнө нь авсан л том шарах. Тэгээд энэ ертөнцийг жоохон үнэлдэхгүй, үнэлэмж байна. Тэрнээс биш та бол бусдыг хайрлах айгүй гоё тийм хайр тань дотор чинь бүр байна. Нэг л тийм аав хүний хатуу мэдрэмж, хатуу зан энэ мэрэгэн дээр илэрхийлэгдэж гараад байна. Энэ дээр болохоор хараа энэ аав хүний хатуу зан гэхээр хараа аав хүний хатуу зан гэхээр хараа одоо юу гэдэг юм гэхээр хүүхд мөхтэй загнадаг зоддог тийм хүн биш ээ. За юу вэ гэхээр аав хүн энэ амьдралдаа би хүүхдүүдэд жаргалтай амьдруулахын тулд ийм л юм хийх ёстой гэд өөрийгөө гаргуунд нь хаяад байгаа тэр айхтар хатуу зан хэлж байгаа шүү. За юу битээ андуураараа аав хүний хатуу зан гэхээр л нэг муухай эрэгтэй хүний тэр одоо хүнийг алдаг хад хиддаг ч юм уу тийм муухай үйлдэлүүд бол биш ээ. Дээрлэхүү зан бол биш ээ. Зүгээр өөрийгөө зовоодаг тэр хатуу зан хэлээд байна шүү. За тэгээ өнөөдрийн та нарын маань сонгосон энэ руна маань болохоор ийм руна байна. Нар руна. Нар болвол руна дундууд энэ руна мэрэг гэдэг маань юу вэ гэхээр одоо жишээ нь эртний хүмүүстэй одоо бидний өвөг дээдсийн одоо эрт үед үүссэн хүмүүс маань одоо бичиг соёл бүх юм одоо соёл нийгмийн хүрээнд одоо мундаг одоо зүн совинтой хүмүүс одоо энэ руна мэргийг мэргэлдэг хардаг байсан. За энийг яаж хийдэг байсан бэ гэхээр юм модон дээр одоо тий эргэн тойрны модны юм холцснууд дээр дэлхийн ертөнцийн одоо бүхэл байгаа нүдэнд харагдаж байгаа одоо нуу нар сар салхи одоо тий уус гэл одоо дөрвөн зүг гэл ингээл бүхий л одоо зүйлүүдийг энэ модон дээр зурдаг байсан маа. За зурчингуудаа одоо нөө энерги сайтай мундаг мэдрэмж далдын хувьдтай хүмүүс маань энэ рунуудаа шидэж гаргаж ирээд ингээд сөхөөд одоо зарим нь ингэж гарч ирдэг, зарим нь ингээд гарч ирэнгүү тэр бүгдээ уншиж өөрийнхөө энергитэй нэгтгэж ингэж одоо хүмүүсийн ирээдүй болон одоо юу болж байгаа хардаг тийм одоо мэргийн нэг хэлбэр байжээ. За өнөөдрийн та нарын маань 3 дугаар группийн хүмүүсийн маань сонгосон энэ руна маань бол нар руна, дээд руна байна. За рунанууд дундаас хамгийн гоё гэрэл гэгээтэй руна байна. Тэгэхээр таны амьдралын ирээдүйд одоо өнөөдрөөс хойш нар чинь одоо гэрэлтэж гарч байна. Таны гэрэл чинь улам тод асч байна. Таны энерги чинь улам тод болж байна гэж одоо ерөөсөн тийм ер нь бол таны амьдрал сайхан, таны бод сансан бүх зүйл сайхан биелэн бүтэн гэсэн тийм гоё одоо нэг руна байгаа шүү. Тэгэхээр одоо энэ дээр бол ингээд тайлал гэдэг нь бол танд зүгээр л одоо сайн сайхан зүйл ирэх гэж байна. Та өөрөө ч сайн сайхан хүн юм аа. Сайн сайхан бүхэн одоо тантай одоо ингэж таарч нийлж явах хэвээр. Тийм учраас тэр бүх зүйлүүд чинь ирэхэд ойрхон байна тий гэсэн утгатай юм руна байна. За ингээд 3 дугаар одоо мэргийг сонгосон, 3 дугаар рунаг сонгосон, 3 дугаар мэргийг үүссэн бүх одоо хүмүүстэй эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхнийг одоо цаглшгүй ихээр тийм үү сэтгэшгүй их тоогоор хүсэн өрөөё. Та нарын манифест 100-100-аараа 1000-1000-аараа биелж үлдсэн амьдралт нь тийм
гэрэл гээгээ тий нар шиг энэ гэрэл гээгээ нулам тод асан бадрах болтугай гэж үлцэтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн твшүүлье. За тэгээд дараагийн мэргээрээ уулзъя. За ингээд шинээр үзэж байгаа subscribe хийгээгүй хүмүүс маань subscribe хийгээд дараагийнхаа мэргүүд дээр одоо хамт байж тий энерги бүх зүйлээ хамт хуваалцаж явахыг хүсэж байна. Баярлалаа. За ингээд дараагийн мэргээр уулзъя. Баяртай.